22 дугаар анги. Охин мангас 2-ын гайхалтай тулаан. Би хий юм хараагүй байгаа. Чүфэн тэнгэрийн сүнсний өвсийг мэдэрч байгаадаа итгэж өгөхгүй байв. Энэ нь юу гэсэн утгатайгч Чүфэн мэдэж байв. Хэрвээ энэ бүхэн үнэн бол сүнслэг ургамлын ууланд тэр усанд сэлэх загас мэтэл чөлөөтэй байна гэсэн үг. Ингэж бодоод Чүфэн эргэлзэлгүй угсхийн энерги мэдэрсэн зүг рүүгээ гүйлээ. Энэ бүгдийг үнэн эсхийг шалгахаар хүссэн юм. Ойртох тусам Чүфэн жаргалтай болж байв. Учир нь тэнгэрийн сүнсний өвсний хөдөлгөөн нь улам тод мэдрэгдэж байсан нь энэ бүхэн жинхэнэ гэдгийг илтгэж байна. Ахин нэг бургас өнгөрөхдөө тэр урдаа байх улаан ургамлыг харлаа. Энэ бол тэнгэрийн сүнсний өвс юм. Тэнгэрийн сүнсний өвс нь шорон сүнсний өвсний хажууд арай дээр юм. Улаан мөчрүүд нь гал асах мэт улаан туяа цацруулна. Шүн дөлөөр бүр их үзэгсэлэнтэй харагдаж байв. Бяцхан дүрсгүй минь өдөржин надаар тоглоно гинэ. Одоо яаж зугтахыг чинь харъя л да. Тэнгэрийн сүнсний өвсийг харсан Чүфэн зогсохгүйгээр урагшгүйлээ. Тэр бүх сүнсний энерги хөлөндөө төвлөрүүлснээр хурд нь 2 дахин нэмэгдэв. Нүд ирэмхийн зуур тэр тэнгэрийн сүнсний өвсний урд ирчихв. Гэвч Чүфэнийг гараа сунгахаас өмнө тэнгэрийн сүнсний өвс алга болчихв. Зугтмаар байна уу? Чадна гэж бодоо юу? Алга болж зугтах гэснийг харсан Чүфэн хүйтнэр инээмсэглээд ураг шалхан хоосон агаар атхан авах үед хурц орилон сонсогдлоо. Чүфэн гарандаа нэг ширхэг тэнгэрийн сүнсний өвсийг атгаж байв. Тэнгэрийн сүнсний өвс баригдах үедээ үл үзэгдэх байдал нь арилж тийчгнэж эхэллээ. Тэнгэрийн сүнсний өвсний хүч шорон сүнсний өвснөөс хэд дахин илүү байсан ч Чүфэний атганд байсан цагт дэмээл тээчгнэн. Эцэст нь сүнслэг чанараа алдаж хагас инч улаан өнгөтэй сүнслэг ургамал болон хувирлаа. Хий юм хараагүй юм шиг байна. Чүфэн баяртай аргагүй тэнгэрийн сүнсний өвсийг цүнхэндээ хийлээ. Энэ онцгой мэдрэх үе яаж гарч ирснийг мэдэхгүй ч Чүфэн энэ мэдрэх үедээ их найдаж байлаа. Арай энэ хүч яаж түнд ирснийг бодож олоход тийм ч хэцүү биш байлаа. Учир нь тэр 1000 яс оршуулгын газар орсны дараа л энэ хүчтэй болсон шүү дээ. Тэгэхээр онлын хувьд тэр хий Чүфэний мэдрэхүйг илүү хүчрэхэг болгосон гэхэд болно. Ахиад л нэг олз үүдэн дээр хүрээд ирэх шив. Энэ мөчөд ахин нэг тэнгэрийн сүнсний өвс мэдрээд нүдэн сэргэлээ. Ийм хүчний эсрэг нэгч тэнгэрийн сүнсний өвс зугтаж чадалгүй Чүфэний гарт орлоо. Чүфэн шүнжин нойргүй хонож 10 тэнгэрийн сүнсний өвс барьсан байв. Иймэрхүү олз хүмүүсийг галзуурахад хүргэх биз. Хэрвээ энэ талаар нь хүмүүс мэдвэл түүнийг дээрэмдэх нь гарцаагүй. Сүнслэг ургамлын ууланд сурагчид нэг нэгнээ дээрэмдэж тулалдах нь энгийн үзэгдэл. Гэвч Чүфэний мэдрэх үе ганц тэнгэрийн сүнсний өвсийг мэдрэхэд хязгаарлагдсангүй. Түүний мэдрэх хүрээнд хүн орхол юм бол Чүфэн шууд мэдэх болохоор Чүфэнийг дээрэмдэнэ гэдэг бараг бүтэшгүй зүйл. Ахин нэг өдөр өнгөрч шөнө болоход Чүфэний цүнх дүүрчихсэн байв. Энэ удаа Чүфэн ахиад ургамал хайлгүй нуугдах газар олоод тэнгэрийн сүнсний өвснүүдээ боловсруулж эхэллээ. Чүфэний боловсруулах хурд дээд хэмжээнийх байсан юм. Ердөө 4 цагийн дотор тэр цүнх дүүрэн тэнгэрийн сүнсний өвснүүдийг боловсруулад дуусчихлаа. Ингээд түүний дантян улмал дүүрч байв. Энэ нь Чүфэнийг баярлуулж байлаа. Тэгэн сүнсний өвсний хаанч хүрэхгүй гэлээ өдөр бүр иймэрхүү хэмжээний тэнгэрийн сүнсний өвсийг боловсруулад байвал 10 хоногийн дотор хангалттай спиритийн 5 дугаар төвшөнд орчихно. Тэр өдрөөс эхлэн Чүфэн өдөржин сүнслэг ургамлын уулын дунд хэсэгт тэнгэрийн сүнсний өвсийг шөнө хүртэл ангуучлаад бүгдийг боловсруулж дууссан хойно 4 цаг амраад ахин ангаа эхэлнэ. Энэ маягаараа Чүфэн сүнслэг ургамлын ууланд орсноос хойш 9 өдөр өнгөрлөө. Тэр дантяндаа гайхалтай өөрчлөлтийг мэдрэв. 9 цахилгаан араатан ахиад нэг өөрчлөгдөж Чүфэн спиритийн 4 дугаар төвшнөөс 5 дугаар төвшин рүү ахилаа.
Одоо би спиритийн 6 дугаар төвшний хүмүүстэй тулалдаж чадах байх. Хүчин хэд дахин нэмэгдсэнийг мэдэрсэн Чүфэнд хэлэгч үг олдохгүй байв. Тэнгэрийн цахилгаан биедээ агуулгах түнд үнэхээр бусдаас илүү ёр бусын хүч байсан юм. Ялангуяа түүний 3 аянганы хэв маяг. Хэрвээ үүнийг хэрэглэх юм бол 6 дугаар төвшний хүмүүс ч түүнийг дийлэхгүй. Төвшин ахиж тулалдах нь үнэхээр байгалийн хууль зөрчигтэй адил юм. Асар их авьяас чадвартай гоц тулаанчид тэгэх чадвартай байдаг. Хэрвээ энэ зүйл нь түүнд тохиолдсныг хүмүүс мэдвэл цочролд орох биз. Хүчээ нэмсний дараа Чүфэн ахаад тэнгэрийн сүнсний өв сагнахаар явлаа. Энэ удаа тэднийг барихад хамаагүй амархан байв. Хагас өдрийн дотор л цүнхээ дүүргэж байлаа. Түүний хоол хүнсч дуусаж байсан болохоор хоолны цүнхэн дээж бас ургамал хийж эхлэв. Гэвч Чүфэн дан ганц тэнгэрийн сүнсний өвс барихаар бодсонгүй. Тэр дотоод хэсэг рүү явж гэгэн сүнсний өвсийг 6 дугаар зэрэглэлийн тогшин араатнаас дутхааргүй хүчтэй эсхийг шалгамаар санагдав. Энэ авра. Гэтэл түүнийг дотоод хэсэгт ороод удаагүй байхад Чүфэн 2 төрлийн хүчирхэг авра мэдэрлээ. Эхнийх нь ёрын аврагаар дүүрсэн сүнсний ургамал ба эргэлзээгүй сүнслэг чанартай гэгэн сүнсний өвс байсан юм. Тэнд дэндүү олуулаа байв. Дор хаяж 100 гаруй гэгэн сүнсний өвс. Харин нөгөө авраа нь хүнийх байсан юм. Түүний авраа нь асар их ба спиритийн 7 дугаар төвшнийх байв. Энэ үед тэдний авраа хоорондоо мөргөлдөж байгаа нь тэр хүн эдгээр гэгэн сүнсний өвснүүдтэй ширүүн тулаан хийж байгааг ээлтгэн. Тэр хүний авраа нь тогтун биш замбраагаа алдаж байгааг харахад өрхөнд орсон бололтой. Хэн ийм олон гэгэн сүнсний өвснүүдтэй ганцаараа тулалддаг байна? Сонирхол нь хөдөлсөн Чүфэн очиж байдлыг ажиглахаар шийдэв. Хэд хэдэн мод дамжин харайн очих үедээ цаана өрнөх зүйлсийг харан мэлрэн зогсчихв. Өргөсөөр дүүрэн 3 метр өндөр ургамал амаа нэн шүдэ ярзаалгах нь төрөмгийн авраа нь огтхонч гэгэн сүнсний өвс шиг харагдсангүй. Харин ч бүр мангас шиг харагдана. Гэхдээ тэр аимшигтай гэгэн сүнсний өвснөөс илүү Чүфэний харц нөгөө өрхөнд орсон хүн дээр төвлөрсөн юм. Учир нь тэр 100 гаруй гэгэн сүнсний өвстэй тойрогт ороод зогсохгүй нэрэндээ таарсан үзэгслэн гоо байсан юм. Түүний гоёмсог урт ус үзэгслэнт царай цасан цагаан арьс болон аюулыг үл хайхрах тэр алагнууд Чүфэний анхаарлыг өөрийн эрэхгүй татлаа. Тэр охин бол гарцаагүй Чүфэний амьдралдаа харж байсан хамгийн үзэгслэнтэй охин. Чүфэний анхаарлыг татсан зүйл нь түүний гаднах үзэмжнээс гадна өдий насан дээрх тулааны хүч нь байсан юм. Болгоомжтой, доорчин! Гэнэт Чүфэн тэр охины доор гэгэн сүнсний өвс байгааг мэдрээд чангаар хашгирлаа. Юу? Тэр охин Чүфэнийг анзаараагүй болохоор гинтийн хашгираан түүнийг цочоолоо. Тэр өөрийн эрэхгүй газарт 2 хөлөөрөө тулан дээш үсэрлээ. Түүнийг газраас хөндөрөх яг тэр мөчөд авраг гэгэн сүнсний өвс газар доороос соёогоо сарвуутайгаа гялтгануулан гарч ирлээ. Энэ гинтийн явдал охиныг айдаст давтахад хүргэв. Хэрвээ түүнд анхааруулаагүй байсан бол тэр гарцаагүй хүнд бэртэх байсан. Талархах сэтгэл төрж охин Чүфэн рүү харлаа. Гэвч Чүфэнийг харсан даруйд охины сайхан царай гинт хөшөөд "Чи юу?" гэж цочордон хэллээ. 23 дугаар анги. Төмөн хүнээс нэгэнч. Намайг мэддэг юм уу? Чүфэн тэр охиныг дээрээс нь доош 3 удаа шинжлээ. Тэр охин үзэгслэнтэйгээс гадна их жаахан байсан юм. Өөрөөс нь хүртэл жаахан. Бас тэр охины энгэр дээр салхины нэгдлийн тэмдэг байв. Энэ охины үйлдэл Чүфэнийг гайхшруулсан ч тэр үнэхээр энэ охиныг яаж ч бодсон танихгүй байв. Хэн чамайг мэднэ гэж? Хурдан эндээс яв. Чиний байх ёстой газар энэ биш. Охин Чүфэн рүү ширтснийхэн дараа гэгэн сүнсний өвснүүдтэй үргэлжлүүлэн тулалдлаа. Тэр охин Чүфэнд их л ууралсан аятай харагдана. Энэ маягаараа охины бие сулдж өгөх нь гарцаагүй.
Эр хүний хувьд яаж Чүфэн ийм үзэсгэлэнтэй охиныг энэ мангасуудад идүүлэх вдэ? Чүфэн огтхонч эргэлзэлгүй үсрэн орлоо. Гэхдээ тийшээ орсон даруйда жаахан харамссан юм. Олон тооны мангасууд түүний оршихуйг мэдрэн дайрч эхэллээ. Бүх хүчээ гаргах хэрэгтэй бололтой. Амнаас нь эрмэг дээр байхад Чүфэн хүчээ огт барьсангүй. Түүний дантян доторх сүнсний энерги эргэлтэнд орж судсаар нь гүйлээ. Түүний өлмий газарт хүрэх үед бүүм тэсрэх чимээ гараад цахилгаан мэд хурдан агаарт хөрлөө. Чүфэн доош газардж байхдаа агаар дээр эргэлдэн хой салхи үүсгэлээ. Түүний бие нь 100 цэцэгсийг цавчиж уга хурц элд мэд харагдана. Түүний газардах мөчөд цэцэгс будран цацарна. Энэ мөчөд эргэн тойрноор нь газар цуурч цөмөрч эхэллээ. Нэг гэгэн сүнсний өвс тэр дороо алуулж хурун чинээ жижигхэн болоод хувирчхав. Чүфэн өөрийнхөө нууц хөзөр болох 3 аянганы хэв маягийн эхний 2 хэв маягийн сүр хүчийг үзүүлсэн юм. Гэвч тэнгэр чэжирч газар дөргөн олон тооны гэгэн сүнсний өвс өхнө гэж бодож байсан Чүфэний төсөөллөөс тэс өөр дүн гарч түүнийг балмагдуулав. Гэхдээ Чүфэн нэг их юм бодолгүй ахаад дээш үсэрлээ. Учир нь түүний араас 3 ширхэг гэгэн сүнсний өвс дайрч байгааг тэр мэдэрсэн юм. Чи өхмөр угаам уу? Гэгэн сүнсний өвсний дараах хэв маяг өөрчлөгдөхийг харсан охин Чүфэнийг дээш үсэрснийг гадарлсан юм. Гэвч тэр Чүфэний зүг харах үедээ цочролд орчихов. Яаж ч утсан тэр охин өөрийнх нь хүртэл айдаг гэгэн сүнсний армийн дундаас Чүфэнийг хүсснээрээ орж гарна гэж зүүдэлж байсангүй. Гэгэн сүнсний дайралтыг харахгүйгээр чөлөөтөө бултаж чадна гэдэг гайхалтай. Тэр охин Чүфэний хэрэгэлсэн техникийг таниагүйч дор хаяж 4-р зэрэглэлийн тулааны техник гэдгийг мэдэж байв. Энэ муу дөнгөж спиритийн 5-р төвшөнд орчход аль хэдийн 4-р зэрэглэлийн техник хэрэглэж чадаж байгаа мó? Чүфэн тэр охины анхаарлыг их татлаа. Болгоомжтой зүүн талаас чинь охиныг мэлрэн зогсож байхад Чүфэн гэнэт хашгирлаа. Түүнийг сонссон охин цочсондоо хажуу тийш хараад нэг гараараа өргөстэй мөчрнөөс бариад авлаа. Мөчрийг барьсны дараа гараа атгахад тэр мөчр хэдэн хэсэг болон бутран унав. Нөгөө гараа элд шиг даллахад хүйтэн салхи хүлээн гэгэн сүнсний өвсийг 2 хуваалаа. Гар гэхээсээ илүү төмөр сэлэм шиг л байв. Гэгэн сүнсний өвсийг 2 хуваасан охин бүр их цочирдов. Чүфэн түүн рүү огт хараагүй ээж яаж түүний зүүн талаас дайрч байгааг мэдсэн бол. Арай. Энэ мөчөд Чүфэн охины хажууд гэрлийн хурдаар ирлээ. Түүний царай нь хөлсөөр дүүрч хувцсан дээр нь цусны толбох харагдана. Гэгэн сүнсний өвс дэндүү хүчтэйгээс гадна дэндүү олуулаа байсан болохоор Чүфэний илрүүлэх чадвар хүчтэйгээс гадна түүнд 3 аянганы хэв маяг байсан ч спиритийн 5-р төвшний Чүфэнд эдгээр гэгэн сүнсний өвснүүд арай л ахадхаар байлаа. Хөөе, амьд гармаар байвал миний үгэнд ор. Би чиний үгэнд орно гэж юу? Битгий мөрөөд. Охин их сэтгэл дундуур боллоо. Бодоод үзтээ. Би чамайг аврах гэж ирж байхад чи надтай ингэж харьцаж болж байгаа мó? Бас чи энэ гэгэн сүнсний өвснүүд жаахан хачин байгааг анзаарахгүй байна уу? Тэд хамаагүй дайралгүй зөвхөн цагийг олж дайрч байна. Тэдэнтэй нүүр тулах юм бол гарцаагүй туйлдаа хүрнэ. Ийм ойлгомжтой зүйлийг би мэдлгүй яадаг юм? Тэр гаднаа тэгж хэлсэн ч дотроо дөнгөж сая л ойлгосон юм. Чүфэн түүнд сануулаагүй бол тэр огтхонч анзаарахгүй байх байсан. Түүний хүчтэй байхад гэгэн сүнсний өвс алах тийм ч хэцүү биш. Гэтэл энэ гэгэн сүнсний өвснүүдийн өдөөс тэр яаж чадахгүй байсан. Довтлох боломж багаас гадна тэр зогсолтгүй тэдний дайралтаас булдах хэрэгтэй болсон. Үгэнд ормооргүй байвал яа ихэв? Би ганцаараа амьд гарч чадхаас хойш. Чүфэн хүйтнэр хэлээд явах гэж завдлаа. Хөөе, битгий. Чүфэнийг явах гэж байгааг харсан охин сандарлаа. Тэр Чүфэний чадварыг харсан болохоор түүнийг амьд гарч чадна гэдэгт эргэлзэхгүй байв. Гэвч өөрт нь тийм чадвар байхгүй болохоор ингэж хэллээ. Би чиний үгэнд оръё.
Томоотой өхөөрдөм царай гаргах охиныг хараад Чүфэн инээмсэглээд "Тэрэн дээр" гэлээ. Чүфэнийг өөрөөрөө бахархаж байгааг харсан охины урвал үл ялэг татав. Түүний хүч Чүфэнийхээс илүү байсан ч амьд гарахын тулд Чүфэнд найдахаас өөр аргагүй гэдгийг тэр мэдэж байлаа. Чүфэний заавар доор тэр хоёр байдаг чадлаараа хичээлээ. Тэр охины хүч үнэхээр гайхалтай байсан юм. Цагийн дотор л 100 гаруй гэгэн сүнсний өвсийг тэр хоёр алж дуусгалаа. Энэ том тулааны дараа Чүфэн тулааны талбарыг цэвэрлэж эхэллээ. Тулааны гол хүчийг охин гаргасан ч Чүфэн өөрийн гэсэн үүргээ биелүүлсэн болохоор дайны олзоо түүж байв. Энэ одоо нууцлаг техникүүдээр хичээлдэг юм байх та. Чүфэнийг жаргалтай наргагүй гэгэн сүнсний өвснүүд түүж байгааг харсан амьсгаад нь суух охин бовтнож эхэллээ. Эхэндээ Чүфэн 4-р зэрэглэлийн техникийг хамгаалах зорилгоор ашигласан. Тэд дэндүү их сүнсний энерги шаарддаг болохоор ихэнх хүмүүс хэдэн удаа хэрэглээд л сүнсний энерги шавхдаг. Гэтэл Чүфэн зогсолтгүй хэрэгэлсэн хэрнээ огтхон ч ядарсан шинжгүй байв. Спиритийн 5-р төвшний хүчээр гэгэн сүнсний өвс ална гэдэг 6-р зэрэглэлийн догшин аратан алснаас өөрцгүй. Тэгэхээр Чүфэн нууцлаг техникээр хичээлсэн байж магадгүй гэж охин дүгнэв. Нууцлаг техникүүд. Нууцлаг техникүүд бол маш нууцлаг. Тулаанчид илүү их сүнсний энерги хоримтлуулж, ургамлыг илүү хурдан боловсруулж, тэдний дантианыг улам баяжуулж өгснөөр энгийн хүмүүсээс хэд дахин хүчтэй байдаг. Гэвч нууцлаг техник бол маш ховор. Азүрэ Драгон сургуульд хүртэл хэдхэн ширхэг байдаг. Тэднийг гол сурагчдад заахаар бэлддэг. Дотоод танхимын сурагчид түүнийг харах ч ирэхгүй. Чүфэнийг нууцлаг техник хэрэгэлдэг гэж бодсон охины харах өнцөгч өөрчлөгдлөө. Гэвч тэр Чүфэний сүнсний энерги нь нууцлаг техникийн болж ийм хүчтэй байдгүй, харин Тэнгэрийн цахилгаанаас болсон гэдгийг мэдэхгүй байлаа. Чиний сүнсний хүч асар ихээс гадна одоо ч овоо их энергитэй үлджээ дээ. Охин болсныхон дараа 2 гараа ардаа барин Чүфэний зүг алхаж эхэллээ. Юун сүнсний хүч? Чүфэн гайхав. Жүжиглсээр байна уу? Чамд сүнсний хүч байхгүй юм бол чи яаж гэгэн сүнсний өвсний дайралтуудыг тод харж чадах юм? Охин Чүфэн рүү харлаа. Миний мэдрэх чадварыг яриад байгаа мó? Чүфэн охины хэлснийг ойлгоод гайхан зогсов. Мэдрэх чадвараа? Бурхан минь, чи сүнсний хүчийг мэдрэх чадвар гэж байгаа мó? Ёстой л маанаг амт юм та. Охин Чүфэн рүү өнгөрсөн аятай харлаа. Мэдэхгүй байх нь хэвийн зүйл. Чи дөнгөж төрөх үедээ өөрийнхөө эр имийг мэдсэн юм уу? Чүфэн хүүднэр хэлээд үргэлжлүүлэн гэгэн сүнсний өвснүүдээ түүж эхэллээ. Өө, чи их амархан уурладаг юм шиг байна. Охин үзэсгэлэнтэй гэгч нь инээмсэглээд түмэн хүнээс нэгэн ч ийм сүнсний хүчтэй байдгүйг мэдэх үү? 24-р анги. Надтай гэрлэж зүрхлэх юм уу? Чи энэ сүнсний хүчийг сайн мэддэг юм шиг байна да. Чүфэн догдолж эхэллээ. Тэр дөнгөж энэ сүнсний хүчийг хэрэглэж эхэлсэн болохоор нэг их юм мэдэхгүй байв. Бас охины хэлсэн шиг 10,000 хүнээс нэгэн ч ийм сүнсний хүчтэй байдгүй гэдг нь үнэн байх магадлалтай ч мэдэж байв. Энэ асар их авьяастай охин хүртэл ийм чадваргүй гэдг нь илт байлаа. Бас охины Чүфэнд хандах хандлагч 180 хэм өөрчлөгдсөн нь энэ сүнсний хүч нь ёр бусын зүйл гэдгийг илтгэн. Мэдээж энэ бол Тэнгэрийн хишиг, үүнийг зөвхөн байглаас л заяадаг, бэлтгэл хийж сурдаг зүйл биш. Сүнсний хүчтэй хүмүүсийг энгийн хүмүүсийн дундах луу гэж болно. Тэдний тулааны урлагаар хичээллэх чадвар их хүчтэйгээс гадна тэдний ажиглах чадвар харьцуулшгүй. Манай ихч чамайг зорж салхины нэгдэлд урьсанд гайх зүйл алгаа. Танаа ихчээ. Би өөрийгөө танилцуулахаа мартчихаж намайг Сүмэй гэдэг 14 настай. Харин чи манай ихчийг гарцаагүй мэднэ. Түүнийг Сүрав гэдэг. Чи Сүравгийн дүү юм уу? Чүфэн ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй. Түүний урд зогсох охин гэгээхэн өхөөрдөн байсан ч Сүрав хажууд нь дэндүү дур булаам юм.
Эгчдүү хоёр хоёулаа үзэгсэлэнтэй ч огтхонч адил тал байхгүй байв. Гэхдээ сайн харсны дараа урдаа зогсох охиныг Суровтой жаахан төстэйг анзаарлаа. Одоохондоо энэ охин арай л жаахан байгаач хэдэн жилийн дараа гарцсаагүй үзэгслэн гоо болно. Чүфэнийг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэр Суровтой огтхонч холбоогүй байхад яагаад Суров түүнийг салхины нэгдэлд авах гээд байгаа нь. Шалгалтын үеэр түүний хүчийг мэдчихсэн болов уу? Сайн бодсны эцэст тэгсэн байх магадлалтай байв. Суровгийн хүч асар ихээс гадна газар доорх ордонд механизмтай давхаргууд байсан шүү дээ. Тэр бусад сурагчдыг хуурч болохч настангуудыг хуурахад арай л хэцүү байх болов уу? Яасан гайхчихсан уу? Үнэн дээр гайхах зүйл байхгүй. Манай эгч чамайг авьяастайг анзаараад ирээдүгч нь улам дардан болгохыг л хүссэн юм. Миний ажигласнаар бол чи салхины нэгдэлд орох бүх нөхцөлийг хангаж байна. Би чамайг албан ёсоор бүлгэмдээ урьж байна. Энэ хүртэл яриад Сумэй нүдээ тормолзуулан Чүфэн рүү өхөөрдөм гихч нь инээмсэглэлээ. Салхины нэгдлийн урилгаас Чүфэн татгалзсан болохоор Сумэй түнд их дургүй байсан юм. Салхины нэгдлийн урилгаас татгалзсан анхны хүн нь Чүфэн байв. Чүфэнийг маш ховор сүнсний хүчтэйг мэдсэний дараа Суровыг сүнсний хүчтэй хүн хайж байгааг мэдэх болохоор хандлагаа өөрчилсөн юм. Түүний мэдхээр бол домогт гардаг сүнсний хүчтэй нэгж хүн гадаад танхимд байгаагүй. Товчхондоо бол сүнсний хүчтэй хүний ирээдүй хязгааргүйгээс гадна асар хүчтэй хүн болох тавилантай байдаг. Тиймээс Чүфэн шиг хүнийг зүгээр өнгөрөөлгүй заавал бүлгэмдээ элсүүлэх хэрэгтэй байв. Сумэйг инээмсэглэхийг харсан Чүфэн энэ охин түүнийг царайгаараа татаж бүлгэмдээ оруулах гэж байгааг гадарлаа. Ийм үзэгсэлэнтэй охины урд зогсож байхад түүнд татагдахгүй байхын аргагүй байсан ч Чүфэн түн рүү инээмсэглээд татгалзаж байна гэж хэлв. Мөн навш. Чүфэний хэлхийг сонссон Сумэй уурандаа үсчив. Төрөүний үзэгсэлэнтэй хөөрхөн төрхөн тэр дороо хувирч Чүфэн рүү ууртай хараад хараалаа. Чүфэн, чи өөрийгөө хэн гэж бодов? Салхины нэгдэлд орохыг хичнээн хүн мөрөөддөг гэж бодож байна. Гэтэл чи татгалзна гинэ. Өнөөдөр би чамайг өөрийн биеэр урьж байхад бас л татгалзна гинэ. Толгой чинь зүгээр үү? Сүнсний хүчтэй байлаа гэд яах юм? Чи ердөөл спиритийн 5 дугаар төвшин салхины нэгдлийн хүмүүсийн хаанч хүрэхгүй. Сумэйн урсгах хараалыг сонссон Чүфэн уурлалгүй түүнийг байхгүй юм шиг л үл тон үргэлжлүүлэн гэгэн сүнсний өвсөд хүйж байв. Гэтэл гинт мэлрэн зогслоо. Тэр нэг холгүй нил ягаан шүр оллоо. Тэр шүр совдтай адилхан хэмжээтэй ба асар их сүнсний энерги агуулж байв. Энэ юу вэ? Чүфэн тэр шүрийг аваад шинжиж эхэллээ. Ваа, энэ чинь сүнслэг шүр байна. Тэр гэрэлтсэн нил ягаан шүрийг харсан Сумэй хурдхан гэгч нь гүйж ирээд нүдэн сэргэлээ. Чи энийг мэддэг юм уу? Чүфэн сонирхон асуулаа. Мэдлгүй яадаг юм? Эн чин дээд зэрэглэлийн сүнслэг ургамал, сүнслэг шүр. 100 гэгэн сүнсний өвснөөс зөвхөн нэг нь сүнслэг шүр болж хувирдаг. Сүнслэг шүрийг боловсруулж болохгүй ч залгих юм бол дантиан дотор сүнсний энерги үүсгдэг. Тийм болохоор сүнслэг шүр маш их үнцэнтэй. Нэг нь л 100 ут алтан цоос гэдэг. Би сүнслэг ургамлын уулын дотоод хэсэгт энийг л хайж энэ олон хоног эргэлдсэн. Явхаасаа өмнө олно гэж огт сансангүй. Үнэхээр азтай байна шүү. Сумэй догдолсон хаятай хэллээ. Тэгэхээр энэ боловсруулах шаардлагагүй дээд зэрэглэлийн сүнслэг ургамал юм биз дээ. Сайн боллоо. Чүфэн инээгээд халаасандаа хийчихв. Чи наадхаа авах гэж байгаа мó? Энийг нь харсан Сумэй ууртайгаар ориллоо. Мэдээж байж угаад би чамд хэдэн гэгэн сүнсний өвс өгье. Энэ гэгэн сүнсний өвснүүд анханасаа минийх байсан. Чамд талын өгч байгаа нь хангалттай. Тэглээч энэ гэгэн сүнсний өвснүүд яаж дээд зэрэглэлийн сүнслэг шүртэй дүүцэх юм? Тэгж ярьж болохгүй шүү. Хэрвээ бий байгаагүй бол чи гэгэн сүнсний өвснүүдийн эдэж болчихсон байгаа. Тэгээгүй бол чи юу гэж энд надтай гэгэн сүнсний өвс хуваах талаар яриад зогсох юм? Чи Сумэй уурандаа шүдээ тас зүүн зогсогч өөр яаж чадахгүй байлаа. Чүфэний үйлдэл дээрэм мэт байсан ч түүнийг салхины нэгдэлд авахын тулд төвчхээс өөр аргагүй байв.
Дараагаар нь Чүфэн тооллого хийтэл түүний халаасанд байх сүнслэг шүрээс гадна 78 ширхэг гэгэн сүнсний өвс цуглуулсан байв. Төсөөлхийн аргагүй их тоо. Бас гэгэн сүнсний өвснүүд сүнсний энергиэр их баялаг байсан юм. Өмнө нь Чүфэний боловсруулж байсан хэдээс хамаагүй чанартай байв. Чүфэн 30 ширхгийг аваад 48 ширхгийг Сумейд өглөө. Түүний халаасанд байх сүнсний энерги дор хаяж 50 гэгэн сүнсний энергитэй тэнцэнэ гэдгийг тэр мэдэрч байв. Нийт гэгэн сүнсний өвснүүдээ ингэж харьцангуй хуваасан ч түүнд хамаагүй ашигтай байсан юм. Гэтэл Чүфэн Сумей 40 ширхгийг аваад түүнд 8-ыг нь эргүүлж өгнө гэж бодсонгүй. Тэр Чүфэнийг 3-8 гэж харааж байсан юм. 3-8 нь нэг ёсны доромжлол гэж болно. Түүний энэ үйлдэл нь Чүфэнд жаахан хөөхд шиг харагдсан юм. 8 ширхэг гэгэн сүнсний өвсийг хүн доромжлох гэж өгнө гэдэг дэндүү үрлэгэн хэрэг. Нэг гэгэн сүнсний өвс нэг уут алтан зоос шүү дээ. Нэг уут алтан зоос бол 100 уут мөнгөн зоос гэсэн үг. Энгийн гэр бүл бүхий л насаараа хоол хүнс ховцсондаа санаа зовохгүй амьдрах хэмжээний хөрөнгө. Ягд намайг дагаад байгаа охин бэ? Арай надад дурлцхаагүй үсттэй. Гэгэн сүнсний өвснүүдээ хуваасны дараа Чүфэн сүнслэг ургамлын уулнаас буухаар шийдлээ. 10 өдрийн хязгаар болчихсон болохоор тэд харанхуй болохоос өмнө дотоод хэсгээс гарах хэрэгтэй байв. Гэхдээ Сумей түүнийг дагсаар байлаа. Үннийг хэлэхэд ийм үзэсгэлэнтэй охин хойноос нь дагаад байвал хэнд ч гайхалтай санагдана. Сумей түүнд албаар төв гудаад байгаа гэж санагдав. Би чамд дурлцчихсан. Тэгэд надтай гэрлэх зориг байна уу? Гэвч Сумей энэж байхдаа ингэж хэлэх үед Чүфэн яахаа мэдэхгүй балмагдав.